Сайн байна уу? Бизнес стратегч их жаргалын эр болд байна. Шинэ 10-ны, шинэ 60-ны босгон дээр та мэдж ирэх маш том хэмжээний зорилго тавьсан байна. Тэгвэл би өнөөдрийнхөө бичлэгээр шинэ 10-ны, шинэ 60-ны маш том зорилгод яаж нэгхэн сумаар 3 том туулайг буюу хувь хүний брендинг, компани брендинг, бүтээгдэхүүний брендингийг бүтээн яаж зорьсон зорилгодоо маш 40 биш, 50 биш, 60 жил биш. Яаж 5, 6, 10 жилийн дотор хүрэх вэ гэдэг бодит арга барил техникүүдийг оруулсан 6-7 хоногийн менторингийн хөтөлбөрийг 2019 оны 1 сарын 19-ноос эхлэх гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн маань гол зорилго бол энэ 6-7 хоногийн хөтөлбөрийнхөө тухай танилцуулах гэж ингээд танд хэмжиж байна. Таны шинэ 10-ны, шинэ 60-ны зорилго төгрөгийн тэрбумд бүр цаашлаад Diamond John шиг 6 тэрбумын долларын үнэлгээтэй олон улсыг дамсан корпорацийг бий болох байна уу? Тийм ээ. Эсвэл Арнольд Шварценеггер шиг Холливуудын яваад бүр дэлхийд нэр цугаа мандуулсан алдартай болмоор байна уу? Эсвэл Мартин Лютер Кинг шиг дэлхийд эерэг өөрчлөлтийг бий болгосон хүн болмоор байна уу? Эсвэл Бенджамин Франклин шиг алдартай зохиолч мөнгөн дэвсгэр дээр өөрийнхөө дүрсийг байлгадаг хүн болмоор байна уу? Хамаарахгүйгээр таны зорилго юу ч байж болно. Яг одоогийн дижитал орчинд та нэг сумаар энэ 3 төрлийн брендинг бүтээн таны маш том 10-ны 60-ны зорилготой хүрэх арга бол хувь хүний брендинг. Тэгэхээр хэрв хувь хүний брендингийг бүтээж чадах юм бол буцаад араас нь компани брендинг, бүтээгдэхүүний брендинг бий яваад ирэх юм. Хэрв та миний дайчин карьер стратеги гэдэг энэ номыг уншсан бол энэ номон дээр Монгол бүгдээр яаж нэг сумаар 3 туулаа онох вэ гэдэг зүйлийг ярьсан байна. Тэгэхээр Монгол бүгдээр хэрв улсын авраг болчих юм бол нэр хүнд, мөнгө, байр, шагналыг өчнөө зүйл дагаад хүрээд ирдэг. Хэрв тэр Монгол бүгдээр хэрв нөгөө хүн зөвхөн би мөнгө олох ёстой гэдээ яваад байх юм бол улсын авраг болж том зорилгодоо хүрч чадахгүй дээрээс нь байр машин нэр бүгдийг аавна гэдэг юм бол 40-50 жил зарцуулах хэрэгтэй бол. Гэвч Монгол бүгдээр хэрв бүх зарим зүйлсийг золиослоод нэг зүйл дээрээ төвлөрөөд зорьсон зорилгодоо хүрээд улсын авраг болсон тохиолдолд байр машин, мөнгө, нэр хүнгээ бүх зүйл ирдэгтэй адилхан хэрв та хувь хүний брендингийг амжилттай бүтээж чадах юм бол компани брендинг, бараа бүтээгдэхүүний брендинг нь хоёр дагаад хүрээд ирнэ. Тэгэхээр та маш том алдартай Бенджамин Франклин шиг $100 дэвсгэр гардаг алдартай зохиолч, нийгэм бүтээлийн алдартай хүн болж болно. Арнольд Шварценеггер шиг алдартай жүжигчин ч болох боломжтой. Эсвэл Бенджамин Diamond John шиг олон тэрбумын үнэлгээтэй брендийг бий болгосон алдартай бизнесмен ч гэсэн болох боломжтой гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол энэ дээр ингээ 3 сумаар яаж нэг туулаа онох вэ гэдгийг нэг зүйлийг яриа. Одоогоос 50-аас 60 жилийн өмнө компаниудын амжилтанд хүрэхэд тухайн компани мөнгөтэй байна уу? Ямар их хэмжээний үйл хөрөнгөтэй байна уу гэдэг нөлөөлдөг гэсэн бол одоогийн үед тухайн компаниг үүсгэн байгуулагч тухайн хувь хүн хэрэг нэр хүндтэй юм бэ? Хэрэг нөлөөлөлттэй юм бэ гэдэг нь компани нэр хүнд бүтээгдэхүүний нэр хүнд борлуулалт бүх зүйлсэд нөлөөлдөг болчихсон. Жишээлх юм бол та сүүлийн Монголд болж байгаа үйл явдал болон дэлхийд болж байгаа үйл явдал. Жижигхэн дүнгис шинээр байгуулагдсан залуучууд эсвэл шинээр байгуулагдсан компаниуд дэлхийн зах зээл дээр тэргүүлээд Монголын зах зээл дээр хүртэл гарч ирээ захиур хаглаад. Энэ юутай холбоотой вэ гэх юм бол хувь хүний брендинг. Яагаад тухайн хүмүүс итгэж хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм бэ? Яагаад гэх юм бол тухайн хүн өөрийгөө брэнджүүлж чадсан. Яагаад зарим хүмүүсийн болж байгаа шоу зүрүүдэд их хэмжээгээр очиод байгаа юм бэ? Дөнгөж шинээр гарч иж байгаа залуучууд. Яагаад гэх юм бол тэр хүн бусдыг өөрийнхөө брэндүүлж бусдыг өөртөө татаж чадсан. Яагаад хүмүүс зарим шинээр байгуулагдсан компаниудыг хуучин компаниудын бараа бүтээгдэхүүнээс илүү шинээр байгуулагдсан компаниудын бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад байгаа юм бэ? Яагаад гэх юм бол тухайн шинээр үүсгэн байгуулагчдын нэр хүнд нөлөөлөл болж байна. Тэгэхээр Монголд 10-20 жил үйл ажиллагаа явуулсан том компаниуд, том банкуудыг банкудтай хүртэл өрсөлдөж гарч ирж байгаа энэ зүйлсүүдийн нууц бол юу гэхээр хувь хүний брендинг. Тэгэхээр би энэ 6-7 хоногийн програм дээр яаж ихээр хамгийн сүүлийн дэлхийд ашиглагдж байгаа шинэ практикууд, арга барилууд яаж зөв шийдвэр гаргах вэ? Яаж нейромаркетинг гэж юу юм бэ? Контент маркетинг гэж юу юм бэ? Яаж энэ бүхнийг ашиглаж хамгийн бага зарлаар өндөр бүтээмжтэйгээр өөрийгөө брэнджүүлэн зорьсон зорилттой хүрэхэд бодит арга барилуудыг тайлбарлаж тэгээ яг тэр бүр дээр 7 хоногийн турш та бүгдээр хийлгээд бодиттой ингээ үр дүнд ингээ хүрэх юм байна. Хэрв та энэ 6-7 хоногийн хөтөлбөрт заагдсан арга барилуудыг бүрэн эзэмшиж миний хэлсэн зүйлүүдийг хийж чадах юм бол танд энэ 6-7 хоногийн менторингийн хөтөлбөрийн үр өгөөж нь таны ирэх 40, 50, 60 жилийн хугацаанд танд үр ашиг өгсөөр байх гэдэгт би 100% баталгаа өгч чадна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань болохоор 1 сарын 19-ноос
7-7 хоногийн хугацаанд хэрэгжиж байна. 6-7 хоногийн хөтөлбөр гэж байгаа боловч ягаад 7-7 хоногийн хугацаанд явж байгаа нэхээр 2 сарын 23 цагаан сар байгаа учраас тэрийг алгасч байна. Тэгээд 7 хоногийн зөвхөн хагасаа юм уу бүтэн сая өдөр болно. Тэгээд бодитоор практикаар юмнуудыг үзүүлээд тэгэхээр дээрээс нь онлайнаар ийм зүйлс хийх ёстой гэдээ давхар даалгавар биелүүлээд ингээд явчих. Ийм ингээ хөтөлбөр байгаа. Тэгээд хөтөлбөрийн маань үн бол 800 сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ хэрв та хэрэгжүүлж чадах юм бол 800 биш 800 мянга биш 80 сая дор хаяж 8 сая дээшээ 80 сая бүр цаашлаад 800 саяг ч гэсэн үр өгөөжийг хүртэх боломжтой. Хэрв та энэ дээр ингээд орсонд бүх арга барилуудыг зөв ашиглах юм бол гэсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдахын тулд та заавал Dachin Career Strategy гэдэг энэ намыг заавал уншиж дуусгасан байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр нэг төгрөгөнд оруулж байгаа хөрөнгө оруулалт өгөөж илүү их авахын тулд болохоор яаж энэ номыг унших хэрэгтэй. Энэ сургалт бол яаж юм гэхээр энэ номон дээр гарч байгаа бүр илүү гүнзгий төвчний яаж хувь хүний брендингээр яаж компани брендинг бүтээгдэхүүний брендинг хийж одоо нэг сумаар 3 төрлийн брендингийг бүтээн зорьсон зорилготой хүрэх вэ гэдэг одоо маш нарийн аргачлал гүнзгий төвчний ингээс менторингийн хөтөлбөр юм байгаамаа. За тэгэхээр анхаарал хандуулсанд баярлалаа. Хэрв та Арнольд Шварценеггер шиг эсвэл Damon Jones шиг олон тэрбумын үнэлгээтэй брендинг бүтээмээр байна уу? Эсвэл Бенжамин Франклин шиг $100 дэвсгэр дээр тэ нэр хүндээ гартал одоо өөрийнхөө нэр хүндийг бүтээсэн алдартай зохиолч шинжлэх ухааны алдар цуутан болмоор хамаарахгүйгээр таны зорилгодоо хүрэх хамгийн амархан хамгийн хурдан одоо дижитал эртний үед хүрэх зам бол хувь хүний брендинг. Тэгэхээр энд яаж хүрэх вэ гэдэг бодит арга замыг мэдмээр байх юм бол та 6-7 хоногийн хөтөлбөр тавнагдаарай. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. Илүү их зүйлийг мэдмээр байх юм бол та 80 40 33 33 гэсэн дугаарлаа залгаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяр таа.